За энэ хүчин минь дээ. За би нэг өнөөдөр гэгэрэл буюу 10 дугаар хичээлийнхаа одоо эрх зүйлэмжээ оруулъя. Би миний хувьд дэжтэй ингээд юм уужуу санаалтмаар юм тайван байх боломжтой. Одоо 50 байх боломжтой болчихж байгаа л гэсэн үг л дээ. Нэг ясандаа юу гэсэн үг гэхээр юу яагаад гэгэрэл гэдэг маань ерөөсө надаас ингээ маш хол байдаг зүйл юм байна. Тэгээ мүд одоо би гэгэрэх байх уу ч гэдэг юм уу. За энэ яваа насандаа одоо гэгэрэх нь бүр өнгөрсөн. Яа тэгэхээр одоо энэ олон булан гартай амьдралаар амьдраад өчнөө л одоо янз бүрийн юм туулаад одоо юу ингэж яваад стандар наа чиг ийм балан амтны дээр ямар юмнаа гэгэрдгийг мөрөөдөөч нэмэргүй одоо хойд насандаа одоо жинхнээсээ анханасаа хичээд юм уу яад энэ тэгээ гэгэрд юм уу яг юм боддог байсан байхгүй юу. Тэгэд ерөөсөө эзээч одоо энэ одоо мөх жаргал гэдэг энэ биеэр одоо гэгэрнэ гэдэг бол ерөөсөө тийм юм байхгүй гэж бодоод бүр тэрийг ингээд хав дарсан тийм баггүй юу. За тэр одоо юу гэдгийг одоо нөгөө одоо юу гэвэл тэр уул хаданда очоод агуудаа очиж суугаад өстой жинхэнэ нөгөө тэндээ очиж бясалгаад ингэж юу яаж судвал ингэж судвал ингэж өглөө тэгээ суугаад бясалгаад одоо тэгэл одоо тэр одоо юу ч идэж явахгүй тэр агаараараа хооллоод одоо юу гэдэг хов цунарч чирэг алга энэ амьдрал дээр нь юу чирэг алга өөр хөвдөр ч яг ч юм уу тийм л хүн одоо гэгэрдэг гэж бодоод байгаа байхгүй ерөөсөө угаас тэгж бодоод байгаа энэ ерөөсөө тэр киног үзсэн байсан ч би тэгэд юм ойлгоогүй юм шиг байна. Тэр киног үзээд би ерөөсөө бараг ойлгохгүй юм шүү. Тэгээд би боддог байхгүй энэ одоо гэгэр суусууд гэлээ тэгж их ухаантай энэ амьдрал ерөөсөө хэрэггүй юм байна дөө. Энэ амьдрал ерөөсөө хэрэггүй тийм хүмүүс л гэгэрдэг байх гэж бодоод байгаа байхгүй. Яг үндэ би тэгж бодож ирсэн шүү дээ. Одоо нэг хэлэхэд тэгсэн чинь багшийн хичээлийг сонссон ч одоо юу ч болоод байгаа. Үннүү гэдэг шиг. Үгүй одоо миний бүр тархийг бүр ингээд хэдэн зуун градус бүр эргүүлээд ар дээр нь гаргаад ажиллаа гэдэг шиг бүр ингээд. Гэхдээ нэрээ. Тэг би ингэж бодохгүй ч одоо надад боломж байгаа юм бэ. Ингээ ингэ бодоход л багш нөгөө хичээлээ зааж байхдаа бодлороо л нөгөө юу ячдаг гэж байгаа штэ нөгөө хүмүүсээ ингэ засчдаг гэж байгаа штэ. Үгүй би тэгээ засагчиж байгаа юм шүү ингээд. Үнэхээр яг тийм мэдрэмж яг тэр мэдрэмж надад ингэ ирээд байгаа байхгүй ингээд. Одоо нөгөө манай намайг гэдгээс танд ерөөс мэдрэмж байхгүй. Тэгчээд мэдлэг тэгээд нэг сайхан эрдэм гэсэн хүн л яваад нэг бага мэдлэг л цуглуулад энэ тэрийг эргэлж мэдгүй амьдрал ашиглаж мэдгүй тэгээд ямар ч мэдрэмж байхгүй тэгээд нэг сайхан ярьдаг энэ тэнд очоо сайхан ингээд ямар ч хэрэггүйгээд ингээд бүр тамаг бүр тэгдэг байхгүй тэгэхээр би стандарт тас эрг өсөргүүцээд мэдлэг нөгөө мэдлэг хоёрыг ялгаа нь юу байгаа юм бэ? Хурлаа эзэж тэр нөгөө мэдрэмж гэдэг юм хөлийн зөвшөөрөхгүй шүү дээ. Надад угаасаа байхчгүй тэр мэдрэмж чи угаасаа надад байхчгүй гэдэг ингээд тэрлээд байгаа байхгүй. Би чи хүрд ярьлаа гэж бодоход хүрдээ тэгээд өөрөө мэдж гэн ингээд эргэлдэж байгаа юм даа мэдж гэн. Би угаасаа мэдхгүй би угаасаа тэр мэддэг хүмүүст нь юмыг зааж өгөхөө тэгээд юмнууд нь сурч байгаа гэдэг. Бүр ингээд яаж хийж хагаад өөрийнхөө нөгөө нэг зүг болгох гэдэг байгаа байхгүй ингээд гэсэн. Тэгсэн чинь би бүр яг ингээд одоо яг мэдрэмж одоо ингээд мэдрэмж ингээд би болоод байгаа гэж би яг үнд бодоод байгаа. Тэгэд бүр үнэхээр одоо тэг яг цагаа олсон тэг яг энэ сургалтанд орж ирээд ингээд тэг багшийнхаа одоо энэ хичээл номыг
Нүстэй жинхэнэ номын дуу гэж байдаг бол одоо ерөөсөл юм. Одоо би одоо ингээд дүгнээд ээж болохгүй л дээ. Ингээд шудаангаар дүгнээд ийн. Гэхдээ бүр ерөөсөө ингээд би бүр ерөөсөө ингээд хайж явсан нөгөө цахтансан газар майж ин гэдэг чи бүр хайж явсан юм олцсон чи бүр ингээд бүр ерөөсөө ингээд бүр одоо хийлэх үггүй байна нэрийг өстой гэгэрэл гэдэг хичээл дээр бүр яг одоо би бүр ингээд гэрэлтээд бүр ингээд гэгээрээд байгаа байхгүй бүр тэгэхээр бүр ингээд бахтав ханаад байгаа байхгүй бүр миний бүр ингээд бахтав ханаад бүр одоо юу гэсэн ч үгүй нэрэж би яагаад энэ өнцгөөс нь ингэж бодож олж харж байгаагүй юм бол нэг л ажилдаа завгүй хүн нэг л их бухим зууралсан тийм юм болоод байгаа байхгүй юу. Тэр өрөөсөө тэр гоё юм. Эргцүүлэмж айгүй гоё хий гэж бодоодсэн гоё лай маа үйдэг ч юм уу ингээд тэмдэг дээрээ бичсэн юмнуудаа ингээ хараад дэлгэрүүлж гоё яриад өшөө улам гоё ингээ ярих гэхээр биш тэгж чадахгүй мэн үү. Зүгээр л одоо нөгөө ингээд яг өөртөө болоод байгаа урдны үгж бодож байна. Одоо ийм болж байгаа гэсэн тэр юмаа л одоо яг одоогийнхоо яг бах байдгаараа нэг ухаалаг болж ярих гадж яах уу нэг учиргүй мэддэг болж ярих гадж яах уу ерөөсөө яг л миний яг олж харсан ерөөсөө л өөрийнхөө олж харсан тэр өчүүхэн өнцгөө л ингээ илэрхийлсэн дээр юм нэг олон юмыг ингээд нэг олж хараад байгаа юм шиг ярих гад хичээдэг байхгүй юу урд урдны хичээлүүдийн эргэцүүлэмжүүд яг тийм байгаа. Тэгээ яг тэр эргэцүүлэмжөө хийдэг байсан тэдрийгээ тэгээл орхицсан дээр үнэхээр эргэцүүлэмж гэсэн чигээр бодхоос чааш илэрхийлж ярьж чадхааргүй байсан үе надад бас байгаа шүү дээ. Яг тэгэл тэр чигээр нь хүлэн зөвшөөрөл өөрийгөө хүлэн зөвшөөрөл явчих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгэхээр би заавал нэг айгүй олон талаас нь яриад айгүй олон одоо ингээд мундаг болж тайлбарлаж одоо үнэхээр санаа нэг байна мэн гэж ярихгүйгээр зүгээр яг одоо би яг зөвхөн энэ жижигхэн яг энэ өөрийнхөө харсан өнцгөөл яг сайн харчиж байгаа юм чинь тэрвэрээ л ерөөсөө юу ярьсан дээр юм байна гэж бодоод одоо хөргөдөө тэгээд гоё штэ хүн яг одоо байгаадаа л өмж байж хад болчих юм байхгүй юу. Айхтар тийм ухаалаг байх гад хичээгээд яах юм бэ? Яг одоо тэнэг бол тэнэг мангар бол мангар одоо юу гингээ буруу ярил яадаг юм буруу яриг тэгээд тэр чинь жилийн дараа юм эсвэл маргааш ч юм эсвэл одоо бичлэг хийснийхаа дараа хүүдээ би тгээ ярьждаг гэж тий. За гэд өөргөө үгсгэх ч юм тийм юм гарч илээ яа тэгэл тэр чинь ахаад л явж байгаа юм чинь тэгэл болно штэ гэж бодоод зориуд яг байх байдгаараа ярьчих гэж бодоод ярьчлаа.